За уншлаг сонсох өдрийн мэндийг хүргье. За энэ удаагийн уншлагаар сахиусан тэнгэрийн зөвлөгөө. За таны сахиусан тэнгэрсүүд ер нь танд юу зөвлөхийг хүсэж байна вэ? Мессеж авч хүргье гэж бодож байна. За сонголтын 3 хөзөр байна. За энэ удаа бол шууд хөзрөөр нь сонгочноо. Энэ 3 төрлийн хөзөр байгаа. Яг уншлагыг унших хөзөр маань бол энэ зөвхөн сонголт мессеж сахиуснаас авах мессежүүдийг одоо энэ 3 төрлөөр сонгоно гэсэн үг. Уншлагыг унших тарот хөзөр бол тусдаа. Энд өөр төрлийн хөзрөөр унших юм. За тэгээд өөртөө таалагдсан сэтгэл татагдж байгаа хөзрийг сонгоорой. Би лагаас ахтай. За сонголтоо хийсэн байхаа гэж найдаж байна. За уншлагандаа орноо. За энэ 3 дугаар сонголт те. 3 дугаар сонголт. За 2 дугаар сонголт нь энэ хөзөр. За 1 дугаар сонголт. За 1 дугаар группээр нэг сонгосон хүмүүст сахиусан тэнгэрээс Oracle картаас мессеж аваад уншлагыг бол тарот хөзрөөрөө хийнэ. За сахиусан тэнгэрсүүд 1-р группийн зориулсан мессеж өгөөч. 1-р группийн зориулсан мессеж аваа. За энэ хоёр юм байна. За 1-р группийн одоогийн байгаа энерги сахиусыг гаргаж өгөөч. Сахиусууд 1-р группийн одоогийн байгаа энерги. Одоогийн энерги. За тохоо. Юу зөвлөх вэ? Сахиуснууд сахиус тэнгэрүүд юу зөвлөх вэ? 1-р группийн мессеж гарч авч.
энэ хийхгүй манай бажир. Та юуны хөзрөөс аяа. Өөр нэг хөзрөөс аваадах. Энэ хөзрөөс юм. Сахиусны зөвлөгөө. Өөрөөр зориулсан сахиусны зөвлөгөө өгөөч. Сахиусны зөвлөгөө өгөөч. За энэ юм аа. За уншлаганд орё. Яа шүү дээ. Ахад толгой шүү дээ. Кичэн тохор. За нэгсэн. Түр завсарлангуудаа эргээд эхлэе. За түр зур сая нэг юугаа таслаад бичлэгээ таслаад нэг өнхөвчлөгийн юм янзлах шаардлага гарлаа л та. За одоо уншлаганд орно. За Японд өнөөдөр Токиод бараг цас ордгүй гэсэн өнөөдөр цас орж ийн амралтын өдөр их сонирхолтой сайхан санагдчих байна. Цас орсон чинь гоё будраал орж байна. За ингээд уншлаганд орё гэж бодож байна. За таны одоогийн байгаа нөхцөл байдал болохоор одоо энэ хөзөр дээр болохоор та нэг жоохон тийм шаардлагагүй одоо юу гэх нэг жоохон санаа зовсон байдалтай байгаад байна л да. Нэг тийм сабши буюу энэ нэг юм уйтгар гонигтай юм шиг те. Уул нь таныг одоо ингээд нөгөө хараад ингээд сахиус тэнгэрүүд харж хандаад хамгаалаад байна л. Гэтэл энд ингээд та нэг л юм дутуу гэдэг шиг нэг л тийм санаа зовсон таны сэтгэл нэг тийм тавгүй байгаад байгаа байдлыг илэрхийлээд байна. Таны одоогийн байгаа байдал бол тий нэг юм энэ нэг тийм уйтгартай байгаас тий. Уул нь энд ингээд энэ хүүхдтэй нийлээд ингээд хамтдаа ингээд ажил хийвэл одоо юу гэх юм одоо ингээд хамтраад ингээд хийвэл энэ өөрөө чинь ингээд амраад байжсэн ч гэсэн тэгтээ танд ингээд амьдрал нэг үргэлжилдгээрээ үргэлжилнэ гэдэг шиг та хичнээн ингээд нэг тийм уйтгартай нэг л юм дутуу нэг тийм гоё нэг юу гэх юм нэг одоо юмыг нэг хийж бүтээх хүсэл ингээд нэг байхгүй болчиход байгааг л илэрхийлээд байна л да таныг. Тэгэл нэг жоохон ядраал. Гэхдээ энэ ядарч байгаа шалтгаан нь өөрөө болохоор тийм нөгөө биеийн гэхээсээ илүү нэг тийм сэтгэл зүйн ядаргаа байгаад байна. Өөртөө итгэхгүй байгаа байдал. Тийм. Нэг дими санаа зовлт гэдэг нэг байдаг шүү дээ. Юунд санаа зовж байгаагаа мэдэхгүй, юунд ч юм ямар нэгэн юмд юунд гэдэг юм бараг мэдэхгүй хэрнээ нэг тийм сэтгэл хангалуун биш байгаа байдлыг илэрхийлээ. Тэгээд таныг одоо нэг хэн нэгэн бусадтай нэг тийм хамтрахгүй өөрийгөө хамгаалсан ер нь өөртөө хүмүүсийг ингэж ойртуулах дурггүй өөрийгөө тусгаарлсан хэн нэгэнтэй харьцахгүй харьцахгүй байхыг хүсэж байгаа нэг тийм байдлыг илэрхийлээд байна. Тэгээд танд ингээд найз нөхдөд чинь тантай ойр байх гал ингээд магадгүй ингээд ярих гал ийм байхад эсвэл таны гэр бүлийн хүн ч юм уу ингээд тантай ярих гал эвлэх гал ойр байх гал ингээд нэг сэтгэл санаагаар ингээд нэг дэлгээд сайхан ярилцъя гэл яг энэ шиг ингээд нэг сайхан ярилцъя. Тэгэхээр таны хувьд таны зүгээс өөрөө та нэг тийм хаалттай байгаад байгаа юм шиг байна энэ цаг үедээ тий. За тэгээд нэг тийм өөрөө л хүсэхгүй байл гэсэн үг ерөөсөө энэ ардаа байгаа юмыг одоо ингээд эргээд ингээд харуул энэ харж штэ тий. Тэгэхээр ерөөсөө харахыг хүсэхгүй байна л гэсэн үг. Тэгээд өөрийгөө ингэж хамгаалсан энэ хэрэгтэй. Нэг жаахан тэгээ сэтгэлийнхаа гүнд нэг жаахан нэг юунаас ч юм нэг тийм сэтгэл хангалуун биш эсвэл нэг жаахан айдас ч юм шиг өөрөө бараг тэрнийхээ учрыг олохгүй нэг дими санаа зовсон байдалтай байгаа байдлыг л таны одоогийн байдал тийм байдалтай байна. Тэгэхээр одоо сахиуснууд бол яг танд юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо энэ санаа зовсон байдал тийм lack worry assistant
Энэ санаа зовсон байдалд ингээд нөгөө бид нар ингээд тусланаа, үүд хаалгаа нээгээд ингээд чамайг ингээд харж гинаа. Ер нь бол энд ч бас харж гинаа, анхаарж гинаа гэдэг байгаа байхгүй. Тэгээ энд ч бас ингээд үүд хаалгаа нээгээд ингээд таныг ингээд хүлээж гинаа, харж гинаа гэж байгаа. Гэтэл энийг нөгөө нэг харахыг хүсэхгүй байгаад байгаа юм их чинь хэлж илэрхийлээд. Уул ингээд нэг тийм туслаад байгаа. Энд ч гэсэн туслах хүнийг илгээгээд ингээд хамт магадгүй гэр бүлийнхэн чинь туслах хүнийг илгээгээд тэгээд та нэг ингээд харахыг хүсэхгүй байгаа болохоор таныг ингээд үүд хаалгаа нээгээд хүлээж гинаа. Наашаа ингээд санаа зовлтгүй наашаа яваад ороод ирээч гэдэг ингээд хэлж байгаа юм шиг байгаа даа зү дээ энэ зураг. Тэр та магадгүй нэг тийм яахаа мэдхээ байцсан нэг одоо нэг тийм идэх урам зориггүй болцсон нэг тийм зүг чигээ алдсан хүн шиг л байгаад байгаа юм шиг л байна л да. Тэгээд тэр нь болохоор яг ингээд байна таныг. Энэ хөзрөөр юу илэрхийлж байна вэ гэхээр та магадгүй нөгөө нэг өөрийгөө бусадтай харьцуулж тэ эсвэл шүүмжилж болохгүй гэдэг. Одоо тэр тэгээд ингээд байхад одоо тэр ингээд яг адилхан одоо магадгүй бит хоёр адилхан сургууль одоо жишээ шүү заяа. Тэр бит хоёр адилхан сургууль төгссөн байхад тэр айгүй сайн яваад ингээд ийм тийм байгаад байхад би яагаад одоо ингээд ижлэхэн сургууль ч юм уу ижлэхэн местэн дээр байж би яагаад ингээд гүн гэсэн нэг тийм өөрийгөө голсон, өөрийгөө шүүмжилсэн байдал байгаа байхгүй юу? А тэгэнгүүт таныг тэгж болохгүй гэдгийг хэлээд байгаа. Бүх юм цаг хугацаатай өөрийн гэсэн цаг хугацаанд хүмүүс амьдарч байгаа. Ямарваа нэгэн үйл явдал тохиолдож байгаа бүхэн өөрөө учир жанцантай. А тэр цаг үе нь болох юм нь цагийн юм цагтаа ирнэ. Болох юм болдгороо болно. Болох цаг үедээ болох юм болдгороо болно. Өнөөдөр таны ингээ нэг жаахан сул арай дорой ч юм уу эсвэл тэр хэн нэгэн шиг тийм амжилттай явж чадахгүй байгаа нь өөрөө таны муугийнх юусоо биш ээ. Чи бол хангалттай хичээсэн. Санаа зовхонгүй. Зүгээр цаг нь болоогүй байгаа л гэж бодох хэрэгтэй гэж хэлээд байгаа байхгүй юу? Бид таныг сахиус нэгрүүд бид таныг хоёр тал мөрдөрч бүр ганц биш. Ганц сахиус нэнгэр хэлж байгаа. Хоёр талаас чинь түшээд хоёр тал мөрөн дээрээс чинь хараад ингээд түшээд ингээд явж байгаа. Тийм болохоор өөрийгөө эдгэж ангаа тэр юу ямар нэг юм сэтгэл дундуур байгаад байгаа энэ бүхэн чинь магадгүй нэг өөрийгөө шүүмжилснээсээ өөрийгөө голсноосоо өөрийгөө одоо бусдад харьцуулснаас үүдэлтэй ийм одоо сэтгэлийн шарах байгаад байна. Уул нь бас ч гэж та нөгөө нэг тийм танд туслах юм хүмүүс ингээ хамтд байдаг юм шиг байна. Та цор ганцаараа биш юм шиг байна. А гэтэл та нэг тэр өөрийгөө нэг голсон байдлаасаа үүдээд айгүй тийм сэтгэл тавгүй нэг тийм өөрийгөө нэг тусгаарласан энергитэй болчиход байгаа байдлыг хэлж яана л да. Тэгээ өөрийгөө эдгээ, өөрийгөө уучил, бас өөрийгөө өршөө. Танд энэ хөзрөөр тэгж хэлж байна. Тэгээ бид таныг хоёр талын чинь тал мөрөн дээр хараад ингээд явж байгаа. Таныг тийм одоо тий одоо нэг шинжлэхдэх цаг нь тий одоо нэг шинээр сэргэлт авах цаг нь одоо ингээ болсон. Одоо нэг дотоод сэтгэлээсээ тий ингээд нөгөө нэг өөрийгөө ингэж нөгөө эдгээж ангааж шин сэргэлт авах цаг үе нь болсон гэж хэлээд байна л да. Энэ бүр дотоодоосоо зүрх сэтгэлээсээ дотоодоосоо гэвэл таны энэ тэнгэрээс тань дээр ингээд нар тусч байгаа байхгүй юу? Тэрийг та байнга нар тусч байгааг ерөөсөө анзаарахгүй байгаа төдий. Тэгэхээр таны бүх асуудлын дотор талтай ч холбоотой. Дотроосоо ингээд өөрийгөө нэг сайхан эдгэж ангаагаад өгөө гэл. За нэг тийм мессежүүд л ирээд байна да. Танд бол энэ бас те эд баялагийг одоо тийм өөрийн гэсэн одоо та нэг үйл хөдлөл аваад хөдлөөд эхлэх юм бол те танд эд баялаг одоо өөрийн гэсэн хийх сонирхолтой ажил те дуртай юм. Та магадгүй зүгээр л ийм энэ хороо дэлхий дээр зүгээр л сайн ээж байх гэж
Энэ үр хүүхдийг ингээд нөгөө халамжилж, хайрлж, инхрийлж, хайрын сайхныг үр хүүхдтэй түгээхээр л ирсэн ээж хүн байж магадгүй. Хүн болгоны заяа тавилан ирсэн зориг, санаа оноо одоо юу гэх юм сүнснийхэн зориг бүх юм өөр учраас бусдтай өөрийгөө битгий харьцуулаа. Та магадгүй гэртээ сайхан үр хүүхдээ л ингээл өсгөж хүмүүжүүлэл гэртээсээ нэг гардгүй ээж хүн байдаг байж боллоо гэхэд байнгын ингээд байж идэг нэгэн хэвийн амьдралдаа нэг жоохон нөгөө мотивац гэдэг юу гэдэг лээ сонирхол нэг итгэвчүүлэлт байхгүй болчиход нэг утгагүй юм шиг санагдаал нэг юунд ч хамаагүй нэг юм сэтгэл дундуур санагдаал тэгээд нэг өөрийгөө жоохон ингээл голоол гэрт байсаар байгаа би одоо нэг юм болчлоо гэдэг юм хүүхдүүдтэйгээ ингээл гэрээс гарахгүй байсаар юм болчлоо гэдэг ч юм уу гэтэл үеийнхэн ч юм уу ангийнхэн ч юм уу найзад ч юм уу гадуур ингээл айгу гоё ингээл гоёж гангалаалаад айгу тийм яваад байгаа бол та нэг өөрийнхөө байдалд ингээд нэг өөрийгөө нэг жоохон голох мэдрэмж энэ төр аваад ингээд нэг жоохон гуниглаад байгаа гэж магадгүй. Тэгэхээр та хүн болгоны зориг нь өөр. Ер нь хэнийг ч хинтээч харьцуулах хэрэггүй гэдэг байгаа байхгүй юу? Хэнийг ч хинтээч өөрийгөө ч хин нэгэнтэй ч өөртөө ч хин нэгнийг ч харьцуулах хэрэггүй. Хүн болгон өөр учраас. Харин өөрөө өөрийгөө хайрлаад өөрөө өөрийгөө байгаагаар нь хүлээгээд авч байгаа. Тэгээд чиний зориг өөрөө угаасаа чи энд хэрэгтэй нэг л сайхан ээж байж хайрыг түгээх гэж ирсэн ч байж болно шүү дээ гэж. Тэгэхээр ер нь энэ бол зөвхөн жишээ. Тэгтээ ер нь өөртөө сэтгэл хангалуун бай. Чи өөрөө байгаа чигээрээ төгс хүн шүү гэж. Энэ дотоод байгаа энэ уруулаад нэг жоох ингээд нэг гуниглаач байгаа юм шиг энэ байдал нь өөрөө энэ дотоод хүүхдийн ангаалттай бас холбоотой. Тийм. Дотоод та уул нь таны амьдралд ингээ хүн харахад ингээ болохгүй юм байхгүй ингээд бүх юм сайхан байгаа юм шиг боловч юу болохгүй нэг юм гуниглаад байгаа нь энэ дотоод хүүхдийг ангаах хэрэгтэй байна гэдэг байгаа. Өөрийгөө голсон мэдрэмж нь дотоодын хүүхдийг угаасаа ингээд нөгөө гомдоод хүнээр бол одоо нөгөө хүүхдээ өөрийнхөө төрсөн хүүхдийг чи муухай чи юм уу чи чадахгүй байх чи дэлхийн юм байна гэд ингээл хилээдэвэл одоо нэг бодит амьдрал дээр ч гэсэн хүүхэд нэг тийм нэг хөөхөн хөгжилтэй урам зоригтой одоо тийм байж чадахгүй нэг юм хүүхч хөөхнөөрөө нэг тийм аз жаргалтай ирээдүгөө гэрэлтэйгээр харж төсөөлөд нэг тийм хөөхөн хөгжилтэй баяртай жаргалтай байж чадахгүй болдогтой яг адилханаар дотоодын хүүхд гэдэг чинь өөрөө бас яг тийм юм байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүүхдийг эдгэж ангаагаад одоо баярлуулад магтаад өгөх тусмаа нөгөө хүүхдийг магтаалаар хүмүүжүүлдэг, магтаалаар урам зориг өгдөг гэдэгтээ бүр яг ижил удахтай байхгүй юу. Дотоодын сүнсийг ч гэсэн. Тэгэхээр дотоод сүнсний эдгэрэлд ангаалт өнөөдрийг хүртэл ингээд хамтдаа ирсэн ийм нэг яста хичээсэн хамтдаа ирсэн байдалд ч одоо баярлалаа талархлаа одоо хайртай шүү гэд ингээд энэ дотоод хүүхэд ингээд нэг юм сэтгэл энэ тийм баяр жаргалтай аз жаргалтай хүүхэд биш байгааз бүр нэг урам зориггүй итгэлгүй болчихсон байгааз тэгэхээр энэ хүүхдийг эдгэж ангааж өгөө гэдэг байгаа. Юуны зөвлөгөөн дээр бол танд тэгж ирээд байна л да. Дотоодын хүүхдийг эдгэж ижил амьдрал та энд ингэж нэг тийм гонигтай байхгүй. Энд ийм гонигтай болгож байгаа юм чи юу вэ гэхээр дотоодын хүүхдийг эдгэх. Энэний шалтгаан нь юу вэ гэхээр өөрийгөө хин нэгэнтэй харьцуулж голсон, шүмжилсэн одоо итгэлгүй болсон байдал хэлээд тийм шалтгаыг нь болохоор тэгээд ингээд тусгаарласан байдал гэж. Тэгэхээр одоо нэг тийм цаг нь нэрчлээ. Дотоодыг эдгэж ангааж өгөө. Тийм. Нэг жоохон тийм мотивац гэдэг байхгүй тий. Нэг юм шин сэргэлт авъя. Тэгээ өөрийнхөө хэн би яг яах гэж ирсэн бэ? Би чиний хайр дүүрэн ийм хүн шүү дээ. Та эсрэг хүсний эрэгтэй хүн байсан ч хамаагүй ер нь. Сонсож байгаа хүн эрэгтэй хүн байсан ч хамаагүй. Ерөөсөө л энэ амьдралд би энэ хайр гэдэг юм яг энэ үр хүүхдүүдтэй хайраа зориулах гэж эсвэл эсрэг хүснэтэй хайраа зориулах гэж ер нь өөрийгөө бас хайрлах гэж хайр гэдэг юмны чухал мөн чанарыг энэ дээр том зурх хайр байгаа зүрх. Тэрийг мэдэж ухаарах гэж ирсэн шүү дээ гэдгийг ойлгоод одоо нэг тийм энэ дотоод хүүхдийг ангаах цаг нь болчихжээ гэд. За таны юуны сахиусууд бол тэгж хэлээд байна шүү тийм. Энэ
Ерөөсөө л ээж хүн үзэх магадлал маш өндөр байгаа. Энэ гэрийн таараа бурхан чинь өөрөө ногоон дарих бурхан чинь юу штэ. Одоо ерөөсөө л ээж бурхан штэ. Маш инэрэнгүү зөөлөн сэтгэлтэй одоо өстой хүнийхээ хүнийх гэж ялгахгүй, өөрийнхөө өөрийнх гэж ялгахгүй бүх үр хүүхдийнхаа төлөө ижил сэтгэлээр ядарсанд нь одоо нэг сэтгэлээ дэлгэж бүх хүүхдийнхаа төлөө анхаарал тавьдаг ээж хүний бурхан шигтэй ер нь бол тийм ээ. Хамгийн түрүүнд одоо энэ нэг хөлөө унжуулаад суудсан байгаа байдал нь өөрөө хин нэг нь надаас тусламж гуйх юм бол босход бэлэн байдалтай сууж идэг гэж байгаа шүү дээ ногоон дарих бурхан. Учраа олохгүй бол бурханд талархаад залбирах хэрэгтэй. Танд туслана гэж энэ ногоон дарих бурхан тийм ээ. Ногоон дарих бурханы тарныг уншаад ээж бурхан надад туслаач ээ гэд тэгэхэд бол ногоон дарих бурхан танд туслахад бэлэн байна л гэж. Энд ч гэсэн анараа фэри юунууд зүрх сэтгэлээр энэ үе таалгаа нээч таныг ингээд санаа зовх юм байхгүй хүрээд иргээд байгаа байхгүй юу? Ерөөсөө л энд яг нэг ээж нар те ерөөсөө ээж нар ээжний ер нь ээжийн хайр ээжийн сэтгэл гэдэг чинь өөрөө бурхан байхгүй юу? Бурханы сэтгэл, бурханы хайр. Тийм болохоор ерөөсөө таныг яг ингээд маш ихээр хайрлаад байна л дээ. Ногоон дарих бурхан энэ харж даасан сахиуснууд чинь санаа зовлтгүй зүгээр шүү гэд тийм. Энэ бүхний чинь шалтгаыг сайн хэлээд өглөө шүү дээ тийм. Энэ дотоодын хүүхдийг ангаа гэж дотоод бурханаа дотоодын сүнсээ одоо ангаал гэд. За их тийм учир төгөлдөр тийм та одоо нэг хэрэг болгож хэрэгжүүлж чадах юм бол их л гоё мессеж танд ирж байна л гэж би бодож байна. За тэгээ энэ мессеж хэрэгтэй хүндээ хүрсэн байгаасай. Хэрэгтэй цаг үедээ хэрэгтэй хүнээ сонсож тий одоо хүлээж авах болоод ийм мессеж уншигдсан байхаа гэж бодож байна. За уншлах сонссон танд баярлалаа. Учраа олохгүй сайхан ярилцмаар хинтээ юу ярихаа мэдэхгүй нэг тийм тайвшрах орон зай хайж байгаа бол ер нь бол надтай би зөвхөн хүзрийн мэрэг хийдгүү шүү. Тэгээд хүмүүс зөвлөгөө авч айгүй их ярьдаг мэрэгэж асуудаг. Тэгээ ерөөсөө нөгөө хин нэгэнд хэлж ярьж чадахгүй байгаа юм айгүй их надтай бас ярилцдаг байгаа шүү. Тэгээ хэрэг танд тийм орон зай, тийм хүн хэрэгтэй байгаа бол одоо би бол чөлөөтэй тийм цаг хугацаанд таарад ингэх юм бол уншлахын цаг аваад тэгээд яг бүх юмаа сайхан нээлттэй ярилцаа тэгээд тийм сайхан ярих чинь сонсоод өгч бас болно шүү тий. Тэг өөрийнхөө хэмжээнд зөвлөгөө өгөөд. За 2 дугаар группийн уншлага. За 2 дугаар группийн уншлага болохоор энэ хөзрөөр хийгднэ. Энэ хөзрөөр хийгднэ биш. Энэ хөзрөөс нэг oracle message авах юм шүү. Одоо яриад нь л. Яг уншлага тарот хөзөр нь болохоор энэ. Эхлээд oracle message авъя энэ хөзрөөс. За 2 дугаар группийн зориулсан oracle message сахиусны зөвлөгөө мессеж авъя. Сахиусны зөвлөгөө мессеж. За юуны 2 дугаар группийн маань одоогийн байгаа нөхцөл байдал энерги. Одоогийн нөхцөл байдал энерги. Сахиуснаас зөвлөгөө авна. Одоогийн нөхцөл байдал энерги.
Энэ биелэгчтэй асуу сонд уршаах гүгэд явчихдаг юм би. Батрахж байгаа юм шиг. За. Одоогийн байгаа байдал энерги. За, сахиуснууд юу гэж зөвлөх вэ? Одоо сахиуснаас зөвлөгөө авъя. Justice үзэр орвоо. Justice үзэр орвоо. Four of Earth үзэр. Сахиусны гол гэрээсэн зориулсан. Зөвлөгөө өгөөч. За ямар ч гэсэн дэлгэх хөзрүүд дэлгэцэн. Одоо болохоор за гартаа нэг юм байна. За Hermit үзэр. За одоогийн байгаа байдал Protection. Nine of Fire. 9-ийн саваа хөзөр байна. 9-ийн саваа хөзөр маань болохоор яг юу илэрхийлж байна гэхээр жоохон тийм өөрийгөө тийм нэг юу гэх юм жоохон хамгаалсан энергитэй. Зарим үед нэг жоохон тийм ядарсан нэг хамгаалсан нэг тийм зогсонгүй байдалтай байгаа илэрхийлэн л дээ. За энэ нэг юм энэ хүрээл энэс цаашаа одоо яах юм болоо гэдэг дээр бүр ингээд нэг тийм гацсан байгаа байдлыг илэрхийлээд байна. Өөрийгөө хамгаалалт аваад тэгээд энэ нь цаашаа ингээд явахгүй юм болов уу гэсэн нэг тийм тэр нь бас өөрт нь бас айгүй тийм сөрөг бодлуудыг айгүй их оруулж ирээд санаагийн зовоогоод нойрыг хөрөхгүй байх байдал байгаад нэг болохоор бас ингээд за аль талаар нь аль чиглэлээр нь ингээ явах хэрэгтэй болоо гэдэг дээр нэг юм сонголтын дээрээ эргэлзээд алийг ч сонгож чадахгүй байгаа учраас ийм зогсонг байдалд гацалтанд нэг ээдрэнд ороод тэрэн дээрээ шийдвэрээ гаргаж чадахгүй нэг юм сөрөг бодлууд нь орж ирээл тэгээд санаагийн зовоогоод л одоо яг тийм нөхцөл байдалтай л байгаа юм байна одоогийн байдал нь. Гэтэл энэ өөрөө яг юу вэ гэж хэлж ийн гэхээр энэ бол ерөөсөө ингээд нэг суралцж байгаа таны одоо нэг анханаас нэг төгс юм гэж байхгүй гэдэг чинь таны одоо энд гацаал ингээд байж байгаа алийг сонгож чадахгүй байгаа энэ байдал өнөөдрийг хүртэл явчихсан энэ зам чинь тийм ээ. Энэ зам чинь өөрөө танд ерөөсөө ингээд нэг сургаал хайрлаад гэдэг шиг суралцуулаад яваад байгаа байхгүй суралцуулаад айгүй бас энэ өндөр бас ирдсэн байгаа байхгүй 9 of тийм fire гэж байгаа. 9 саваа гэдэг чинь бас өчнөө олон зам тууллыг туулаад өнөөдөр энд ирчингүүтээ одоо ингээд нэг яахаа шийдэж чадах байгаад гаццсан. Энэ хүртэлх суралцсан зам өнөөдрийг хүртэл одоо энэ гацсан байдал хүртлээ та яг яасан бэ гэдэг хэр чинь дандаа одоо нэг туршлага хуримтлуулаад суралцаад яваад байсан л гэсэн үг. Тэгээ юм нэг дандаа дардан байдгүй. Дандаа цагаан замаар ингээд давхаад байхгүй. Нэг замд чинь бартаа гарын шавуур гарын шавхаа гарна. Одоо дандаа засмалаар тавьчих байгаа юм шиг яваад байхгүй л гэсэн. Энэ бол танд те learning, traditions, belonging гэж байгаа байхгүй. Та ингэж явж сний эцэст та энд айгуу гоё төгс ингээд энэ салбарынхаа ч юм уу энэ хийж байгаа юмныхаа ч юм уу ингээд оргилд нь хүрэх байхгүй. Та оргил руу нэлийн дөхөж яа. Одоо нэг 10 явах хэрэгтэй бол та 9 дээр нь яваад байгаа байхгүй юу? Тэр 9 дээр нь явж байгаа тусмаа
бас нэг хэцүү. Одоо дарамтан ч хэцүү. Одоо ажил дээр байлаа гэхэд та айгүй ингээд багаас нэхлээд баг шатлалаас нэхлээд өндөрт гараад ирсэн. Та магадгүй хамгийн том топ захирал нь болоогүй байлаа гэхэд байгууллагаар ярьж шүү. Топ захирал нь болоогүй байлаа гэхэд та одоо орлогч дээр нь ирж байгаа байхгүй юу? Гэтэл та энэ орлогч дээр ирэхэд бол одоо энэ доод чатны бүх юмнуудыг дамжиж туулж явсаар байгаад орлогч дээр ирсэн. Гэтэл орлогч дээр ирчингүүд уул нь одоо энэ ерөнхий хамгийн топ нь болмоор штэ тий. Болмоор штэ. Гэтэл та одоо яг энэ хамгийн их ачаалал одоо тэр байгууллагын хамаг одоо топ нэртэй болохоос биш гүйцэтгэгч нь яг гүйцэтгэх захирал гэж байдаг шиг л яг л тим мессен дээр байгаа гэсэн. Тэгэхээр бүхий л юм тантай хамааралтай байгаа. Та одоо тэр одоо юу болсон л гэсэн үг. Одоо үүрэг ачааны хүртэл танд тийм хамаагүй их байдаг л гэсэн үг л. Энэ бол сая зөвхөн одоо тэр байгууллагын жишээн дээр ярьж байгаа яриа. Энэ бас юу тал дээр яригдах магадлал бас айгүй өндөр байгаа даа. Сүнслэг хөгжил тал дээр яригдах магадлал. Ягаад гэвэл энэ хермит үзэр байгаа байхгүй юу? Хермит гэдэг чинь өөр энэ бадарчин, даяанч тэгээд энэ сүнслэг замын хөгжлийг бас илэрхийлдэг үзэр. Тэгэхээр энэ сүнслэг замын хөгжилд та нэлээ одоо 10 юм явах хэрэгтэй гоос. 9 дээр нь яваад байна. Нэлийн өндөр гэсэн тэр хэрээрээ таны магадгүй эгоноос салах тэгэл сүнсний хар бараан өдрүүдийг туул уууд нь айгүй хүнд хэцүү байгаад байдаг. Тэгэхээр та тэрэн дээрээ зарим үед бүр үнэхээр өстө босож чадахгүй болтлоо ядардаг. Босож чадахгүй болтлоо уучраалдаг. Бүх юм утгагүй болтлоо бүр хямардаг. Яг тийм бас үе дээрээ байгаа л гэсэн үг. Тэгээд одоо бяцлаглалын байдал жоохон зогсонг байдалд орчоод байгаа гэсэн үг. Одоо тэгэхээр тун удахгүй нар манднаа гэдэг шиг тун удахгүй гэрэл гарнаа нар манднаа гэж хэлэхээр бас уншиж болохоор байгаад байна. За нэг тийм хоёр төрлийн уншлагын хэлбэр гарч ирж байна энэ дээр. За. Энэ сүнслэг талын хөгжил дээр яригдах магадлал нь бүрээ бас их өндөр байгаа юм л да. Ер нь бол. So be careful, you have much to celebrate. Deep feelings of peace and happiness. A contented personal life. За энэ юг илэрхийлж байна вэ гэхээр ер нь бол тийм ээ. Одоо та өнөөдрийг хүртэлх энэ явсан замдаа бол талархаж баярлах хэрэгтэй. Та хангалттай гол явцсан гэдэг. Тэгээд өнөөдөр энэ цаг мөчийнхөө хэсэг нэг бүрчлэн одоо яг сүнслэг замаар ярьж байгаа хүнд бол одоо моментондөө байхыг яриад байна л да. Тухайн цаг мөчтөө орчиж байхыг. Тэгээд тэр мөчийнхөө аз жаргалыг мэдрэх. Тухайн цаг мөчийнхөө яг одоо энд байгаа энэ цаг мөчийнхөө та энд гуниглаад орон дотроо босч чадахгүй явж байгаа бол яг энд байгаа мөчөл мэдэргээд байгаа байхгүй таныг. Яг энд байгаа мөч өвдөлт байдаг юм уу? Шарах байд юм уу? Энэ дээр бас карматагаа яаж байгаа хүн бас байх гэдэг шиг байна л да. Тэгэхээр энэ яг л тэр байгаа одоо тухайн үед сэтгэл бүрийг юу мэдгэж чинь тэр мэдгэж байгаа бүхнийгээ мэдэж таньсан болгондоо талархаад гэдэг байгаа байхгүй юм. Мэдэж таньсан болгондоо талархаад тэгээд хувийнхаа өөрийн гэсэн амьдралынхаа мэдж тохиолдож таньсан болгондоо талархаад тэгээ яг одоо мэдж байгаа болгоныгоо мэдрээд гэдэг. Мэдрээд та өөр нь ямар ч гэсэн одоо танд зогсонг байдалд орцсон юм шиг боловч та энэ хүртэл явцсан ахаа цаашаа танд иймхэн зай байна л гэж хэлдэг. Тэгэхээр юуг ч шүүгээд хэрэггүй. Энэ дээр шүүлт бас гарч ирээ тий. Энэ хараа карма. Энэ карма гэх. The love, fairness гэх. Ямар ч юмыг одоо та тий энэ уруу харж гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр таны нэгсэндээ энэ кармагийн шүүлтээ одоо ерөнхийдөө дуусч байна л гэдэг юм л да. Тий. Энэ кармагийн та нэгсэндээ үүлийн үрэг бол одоо үрж барж байна. Бараг л ер нь дуусч чинь шүү л гэдэг. Тун удахгүй дууслаа шүү гэдэг.
За түрүүний эхний ярьсан юун дээр ярих юм бол тэр компани гүйцэтгэх захирал болтлоо явуулсан юм чинь таны одоохон таны нэг энэ ажлын ачааллын юм айхтар хүнд хэцүү таны хэцүү байлгаад байгаа энэ байдал одоохон дууслаа шүү гэж хэлээд байгаа гэсэн үг. Тэр нэг бүх юм нэг шудраг байдалд ороод энэ топ нь бол та зайлшгүй доороос нь явсараа топ болох ёстой хүн нь бол та шүү гэдгийг хэлээд байгаа. Тун удахгүй тэр цаг чинь нэрэн шүү гэж. Одоо өстө сэтгэлдээ галтай байгаарэ гэд тий. Сэтгэлдээ галтай байгаараа тэгэхэд бол өөрөөсөө тун удахгүй таны хүсэл биелнэ. Өөрийгөө нэг жоохон хяналт алдах гал зарим үед нөгөө хитрхийн яг нэг юм байгаа байдлаасаа болол нэг хяналтаа алдчих гал нэг нэг төвчээр нараа хөрөхгүй нэг одоо альч тал дээр нь ярихад нэг жаахан нөгөө төвчээрийн тэнгэр тасарчих гэдэг шиг төвчээр нь хөрөхгүй нэг зогсчих гол байгаа нэг тийм байгаа байдлыг одоохон энэ асуудал ингээд нөгөө нэг тий тэгцэрж байгаа учраас төвчээртэй байгаараа өөрийгөө хянаарай. Одоо энэ сэтгэлдээ галтай байгаараа тун удахгүй хүсэл чинь биелэх гээд байна шүү. Та яруу ингээ одоо ингээд энд ингээд бүр ингээд орноосоо ч босч чадахгүй ядраад ингээд цуцаад бүр ингээд бүр эргэлзээд ингээд байж байгаа бол цаанаад ингээд нөгөө нэг таныг энд ингээд амарч исэн ч гэсэн цаахан чинь далд ертөнцөд явдаг юм явдгаараа л явж байгаа бид чамайг харж байгаа хандж байгаа гэж байгаа. Тун удахгүй хүсэл чинь биелэн шүү гэд. За тийм юм их бас их гайхамшигтай гоё мессеж ирж байна гэж бодож шүү. Та одоо яг энэ нөгөө дутаад байгаа энэ нэг өөрөө даван туулж чадахгүй байгаа энэ хэцүү юм дээр энэ бурхнаасаа тусламжгүй, сахууснасаа тусламжгүй, танаа гэр бүлийн гэрийн бурхан гэж мэдээж байдаг бол гэрийнхаа бурхнаас за гадаадын соёл иргэн шилтэй хүн бол тэр сахиуснаасаа тусламжаагүй. Тэгэхэд бол танд хамаагүй сэтгэл санааны юм хөнгөн байдлаар энийг даван туулах боломжтой шүү. Та сэтгэлдээ сайн залбираа. Одоо тусламжгүй гэдэг. Энэ хөзрөөр энэ бас л тийм дагн бурхан багхгүй юу? Тэгэхээр та өөрөө юунд шүтэж, юунд залбирч явдээ? Таны итгэл үнэмшил юу юм? За та тэрэндээ залбираад тусламж гуйж болно. Тэгвэл та энэ хүнд хэцүү цаг үеийг арай хөнгөн маягаар туулах бас боломж байгаа гэж танд хэлүүлээд байна. За ингээд 2 дугаар группийн уншлага. За бас их тийм сайхан гоё зөвлөгөө ирж байна гэж бодлоо. Хүн яг нөгөө ээгээд бүр уучраа болохоогод гаццсан үед одоо яалтчгүй нэг тийм түлхээс өгнө гэдэг шиг тийм юм хэрэг болдог л доо. Тэгэхээр яг энэ бол яг тийм түлхээс л одоо хэрэг болсон. Дараас нөгөө нэг одоо хүн нөгөө голын ус гатлах гад нөгөө эрэг дээр нь гарах гэж чадахгүй байх. Нэг араас төшгөлчхөр нөгөө цоцсондоо өсрөд нөгөө талд нь гიშгчдэг шиг л байхгүй юу. Тэгэхээр яг тэрэн шиг л танд одоо нэг араас чинь нэг шүлээд өгөх хэрэгтэй л ах шиг байна л да ер нь. За тэгээ тэр нь одоо энэ уншлагаар араас чинь одоо тэгээ өөрөгч нэг түлхээд нэг гаргаад өгчих хэрэгтэй хүнд хэрэг болсон мессеж байгаасаа гэж ингэж бодож байна. За уншлага сонссон танд баярлалаа. За амжилт хүсье. Тэгээ таны аль салбар байсан тун удахгүй наан өчөөхөн иймхэн алхмын наан та бууж өгч болохгүй. Одоохон шүлгээд байна шүү та. Гол юм аа. За. За одоо болохоор 3 дугаар группийн уншлага эхэлнэ. За 3 дугаар группийн Oracle Card Message хэлүүлээ. 3 дугаар группийн зориулсан Oracle Card Message.
За сахиуснууд нь юу гэж хэлүүлэх нь вэ? За сахиуснууд 3 дугаар группийнхэнд зориулсан мессеж өгөөч. Жоохон хөзрөө болъё. 3 дугаар группийнхэнд зориулсан мессеж. Вау, супер шүү. Magician хөзрөө гарч иж байна. King of Fire гэж энэ гой хөзрүүд гарч ирж байна да. Гой картууд дэлгэгдэж байна да. За тэгвэл одоо сахиуснууд 3 дугаар группийн зориулагдсан зөвлөгөө өгөөч. 3-ын зориулагдсан зөвлөгөө өгөөч. 3 дугаар группийн зориулагдсан зөвлөгөө. Зөвлөгөө. За одоо нэг хөзрөөс Oracle message. Oracle message. За 3 дугаар группийн зориулсан мессеж өгөөч. За хөзрөөд илгэсэн. За одоо тэгэхээр your desire is within reach. Have faith is everything is working in your favor. Чамд одоо everything бүх нөгөө өөрийнхөө дуртай чиглэлээрээ ажиллах бүх одоо боломж арга зам нь байгаа гэдэг байгаа. Та нэг магадгүй яг одоогийн нөхцөл байдалдаа өөрийгөө одоо нэг юу гэх юм. За нэг хэрэг юм нэг авиас чадал нэг юм бүтээлч байдлаараа ингээд ажиллах гэхээр өөрийгөө нэг за би одоо нэг үнэхээр яг тийм авиасгүй ч юм уу гэдэг нэг өөрийгөө нэг жоохон дутуу үнэлсэн байдал байгаа юм шиг байна. Тий. Гэтэл танд одоо энэ ард байгаа энэ авиас чадал энэ нэг боломж одоо юу байдгийг та нэг ингээд өөрийнхөө яг нэг бүтлгүй болсон байгаа юм руу анхаарлаа хандуулад энд ард байгаа боломжийг ерөөсө олж харахыг ч үсэхгүй өөрийгөө нэг жоохон ингээд тийм саяхтай 2 дугаар группт нэлээд төстэй бас өөрийгөө л бас нэг голсон мэдрэмж байгаа дээ. Уул нь таны санаа ийм magician буюу ингээд бүхнийг ингээд чаддаг, бүхнийг бүтээдэг ингээд яг тэр хүссэн чиглэлдээ бүхнийг хийхийг одоо ингээд хүсэж байгаа байхгүй юу? Танд тийм чадалч байна угаасаа чадал байгаа. Энэ байгаа учраас танд ингэж гарч ирж байгаа. Гэтэл энд ирж байгаа боломжийг харахгүй нэг жоохон тий. Боломжийг харахгүй байна л гэсэн үг. Боломжийг олж харж чадахгүй байна. Боломж бол байна. Танд бол тийм потенциалч байна, боломжч байна. Санаа оноо одоо ерөөсө бүх юм нь байна, тий? Тэгээд магадгүй танд тийм нэг юм энэ боломжийг олж гаргаж ирэхийн тулд одоо тэр манифест энтер хийх юм уу? Эсвэл энэ нэг жаахан
нэг юун дээр байгаа юмыг л нэг боломжоо олж харахгүй л нэг тийм бүтээлч байдлаа нэг жаахан өөрийгөө за би энэ авьяасгүй ч юм уу эсвэл би одоо энийг чадахгүй ч юм уу гэж л бодчиход л байна л да. Тэгэхээр энд болохоор танд чи дуртай юм хийх дуртай ажиллаа хийх, дуртай бүхнээ хийх арга зам нь чамд одоо ингээд байгаа гэж хэлүүлээд байна. Байгаа гэж. Та энийг олж харахгүй байгаад байна шүү гэл. Яг одоогийн чи мэдрэмжэн дээр одоогийн чи энерги дээр бол яг тийм л юм гарч ирж байна. Тэгэхээр таныг инспирэшн буюу тэр нэг мэдрэмжээ сайн сонсоо, дотоод сэтгэлээ сайн сонсоо. Та энэ хааны малгайг одоо энэ толгой дээр тавьсан байх хэвээр юм чинь энэ мэдрэмжийнхээ энэ хааны малгайгаа энд байж байгаа байхгүй. Тэгэхэд та ер нь ууд нь энэ дэр байж их хэвээр малгайг энд тавьчаад байна. Тэгэхээр та энэ инспирэшн чинь танаас холдоод байна. Нэгсэндээ мэдрэмжээ дотоод сэтгэлээ сонсохгүй байна. Мэдрэмжээсээ холдчиход байна гэдгийг л таныг илэрхийлээд байна. Тэгээд олж байгаа харагдаж байгаа боломжийг та одоо нэгс нь олж харахаа болчиход мэдрэмжээсээ холдсон учраас та энийг олж харахгүй болчиход байна гэдэг. Тэгэхээр өөртөө ингээд нэг толон тарж байгаа юм шиг яг юу хүсэж байгаа гэдэг дээр нүүр тулах цаг нь. Яг нүүр тулж одоо ерөөсөө би ч одоо ингээд яг ямар байгаа вэ гэдэгт нүүр тулаа гэдэг байгаа байхгүй. Зүрх сэтгэлээ нээгээд нүүр тулж үзэх. Өөрийнхөө яг юу хүсэж байгаагаа л одоо олж таньж мэдээ. Ядгүй нэг жоохон бодолчаад байгаа ч юм уу нэм бүтээлж айгу тийм бүр бүхнийг чадхаар тийм бүтээлж бүр чадaltaй тийм хөвгөлтэй байгаад байгаа байхгүй юу. Гэтэл тэрийг л олж харахгүй өөртөө нүүр тулахгүй тэгж нэг жоохон юм одоо энэ дэрсэн боломж руу буруу хараад суудсан юм чи яаж болж харах вэ? Тэгэхээр энэ лүгөө зөв харж суугаад ахгүй таныг зөв харж сууж бүр ингэж дотоод сэтгэлээ нэгэ зөв харж суугаад тэгвэл та боломжоо олж харнаа. Чамд боломжч байна, арга замч байна. Одоо тийм одоо юу гэдэг юунч байна. Авьяас чадланч байна л гэж хэлээд байна. Тэгээ одоогийн байдал дээр олж харахгүй л байгаа л гэж байна. За. Allow your true self to shine because you are awesome. You are awesome. Allah хүлээж авах. Өөрийнхөө үннийг хүлээж авах. Тэ? Өөрийнхөө үннийг хүлээж авах. Тэгээд тэрэндээ тийм шийдвэртэй байх. Энд нүүр тулаад тэгээд өөрийгөө олж танихыг л илэрхийлээд байна да. Яг үнэндээ бол тэ. Тэгээ өөрийгөө олоод таньсан хүн чинь гаргасан шийдвэртэй байгаад тэрэн дээрээ ингээд нэг балансаа олоод ингээд явах юм бол чиний дотроос ингээд гэрэл гэгээ одоо ингээд цацарч чи яг юм дуртай хүссэн бүр тэр талаараа ингээд нэг маш их юм ажилтаа төрөлтөө өөрийнхөө нэгсэндээ авьяас чадал одоо бэлэг өгөгдлөө нээж чадахгүй яваад байгаа л нэг хүн байгаад л байх шиг байна л та. Тэгэнгүүт л яг ингээд чамд энэ боломж өгөлдөр зөндөө юм өгсөн байхад чи нэг нээж олж харж чадахгүй тэрнийгээ ингээд хүлээж авахгүй яваад байна. Тийм болохоор тэр талаараа жоохон мэдлэг хөрөмтлүүлээд өөрийгөө жоохон хөгжүүлээд тэгээд хөгжүүлнэ гэдэг дээрээ шийдвэр гаргаа. Тэгээд тэрэндээ итгэ гэдэг байгаа байхгүй. Итг энэ чи итгэл өөртөө итгэсэн итгэлийг хэлж байгаа. Өөртөө итгэсэн итгэл өөртөө итгэжээж би чадна гэсэн итгэлээр одоо энэ дээр хүн явж чадна шүү дээ. Тэгвэл би чадахгүй гэсэн хүн бол угаасаа л тэгэл сэтгэлээрээ унаад өгчөж байгаа юм чинь. Энд бол би чадна гэсэн итгэл бас байгаа учраас энэ дээр балансаа олоод ингээд явхад бол танд бол маш гоё том өөрчлөлт ирээд жинхэнэ өөрийгөө олохыг илэрхийлээд байна л. Жинхэнэ өөрийгөө олох. Нэг өсөндөө та нэг тийм өгөгдөлтэй авьяастай чадaltaй хүн байгаад байгаа юм. Тэрийг нээж илрүүлж олж чадаагүй яваад байна. Тийм учраас нээж илрүүлж олохын тулд таныг нөөрөө тулаад өөрийнхөө дотоодыг сайн сонсоод тэр талаараа ер нь өөрт ч нэг юм мэдрэмж төрөөл байгаа. Нэг тийм юм хийчмаар, юм ээжмаар. Тэрийг л нэг илүү чадчмаар юм санагдаж байгаа бол тэр чинь чадах учраас тийм юм санаанд орж ирдэг байхгүй юу хүний. Чадахгүй хүн тэзээш тийм санаа угаасаа орж ирэхгүй. Яг тэгвэл сүнснийх нь өгөгдөлт нь байхгүй гэсэн үг. Тийм. Сүнснийх нь өгөгдөлт нь байгаа учраас танд бас чадчмаар юм шиг тийм санагдаад байгаа.
Тийм болохоор та тэр тал дээр суралцах хэрэгтэй. Тэгээ өөртөө итгэх хэрэгтэй, балансыг нь барих хэрэгтэй. Тэгэнгүүт танд ингээд өөрчлөлт орно. Нэрвэхийн дээр маш гоё юм гэрэл дэрвэхийнүүдээр ийм гоё өөрчлөлт ороод ирнэ. Тэр үед таны дотоодоос ийм бүр гал ингээд тий жинхэнэ бүтээлч хүний гал энэ яриг ингэж шин санаа төрж та өөрийгөө жинхэнэ өөрийгөө хинбэ гэдгийг таньж мэдэж олж авна гэдэг. Тэгээд таньж мэдээд олоод авцсны дараа бол та үнэхээр яг тэр нэг дуртай, нэгдүгээрт дуртай, хоёрдугаарт хамаг цаг заваа зарцуулаад бүтээлч байдал дээр өөрийнхөө нэг тийм дуртай, өгөгдөлтөө юмаа ингээд хийхэр чин цаг зав ерөөсөө тэр ерөөсөө ямар ч хамаагүй тэрийг ингээд нэг айгуу дуртай чин сэтгэлээсээ хийн гэсэн үг. Тэр нь болохоор таны сүнсний өгөгдөл байгаад байгаа учраас та тэрийг тэгж хийдэг болно гэж. Тэгэхээр энэ удаагийн уншлага дээр танд зориулагдсан мессеж ерөөсөө зөвлөгөө нь юу вэ гэхээр өөртөөгөө нүүр тулаадах хичээл гэдэг. Буруу ард суучаад байлгүй өөртөөгөө нүүр тулаад дотоодынхоо дуу хоолой сэтгэлийг сонсоод гооч. Миний дотроос юу хийхийг хүсэж байна гэдгийг нэг сонсоод ингээд чих тавиад ярилцаад ингээд сонсоод гооч. Тэгвэл ингээд бос юм ингээд арга замаа олоод та нэг тэрэн дээрээ би дотоодынхоо энийг олно. Одоо би өөрийнхөө чаддаг арай өрмөц бусдаас өөр ялгарх онцлог юмар амьдрна гэдэг нэг шийдвэрийг гаргаач. Тэгээд шийдвэр гаргаад тэрэн дээр ингээд мэдлэг одоо ингээд нэг олж аваач л гэдэг. Тэгээ бусд нь тэрнээс цаашх нь бол угаасаа ингээд нэг юм олоод авчихвал цаашаах нь ягаад гэвэл өгөгдөл учраас бараг нөгөө авиасгүй юмыг хүн хийх гэж байгаа биш. Цаанаас өгөгдөлтэй авиастай юм хийх гэж байгаа учраас бусд нь зүгээр ерөөсөө ингээд нэг урсаад явчихна гэдэг шиг нэг яачих байхгүй юу? Арга замаа олоод явчихна. Та жинхэнэ дуртай хийх ёстой тэгээд авиас чадaltaй юм олно л гэсэн үг. Энэ бас энэ кармагийн бурхан л гэж байна. Replace focusing your accomplishments таныг дахин фокуслах юм одоо юун дээр фокуслах энэ хөзөр хоёр яг ижилхэн юмыг хэлж байна. Тэр нь болохоор юу гэхээр энэ одоо энэ загсруул харж жинхэнэ ингээд анхаарлаа төвлөрүүлж байгаа зөвхөн энэ дээр бас яг адилхан нэг хэлж байгаа хгүй. Яг энэ харах өнцөг энэ фокусаа өөрчлөөд нэг юм тий юу руу фокуслах вэ гэдгээ одоо ингээд шийдээ гэдэг. Одоо та ингээд ойр орчин руу ингээд өөр газар руу ингээд хараад явбал яг юу руу фокуслах юм руу ингээд одоо ингээд юу гэх юм яваад байвал яг юу руу фокуслахаа мэдэхгүй байхгүй. Яг юуг л анзаарч явахаа мэдэхгүй. Гэтэл яг л энийг л харъя гэд нэг л юм харуул тэрнээс чинь энэ том юм байна. Энэ жижиг юм байна. За ийм хэмжээтэй ийм юм байна гэж одоо гар дээр нэг юм одоо ингээд тавилаа гэд бодъё л доо. За гар дээр нэг одоо юу тавьдгийг нэг юм тавил л доо тийм ээ. Гар дээр нэг юм шүдэнц тавьчлаа гэж бодъё. Энэ фокус руугаа л хар гэдэг байгаа байхгүй юу? Тэгвэл энэ улаан хайрцагтай юм байна, шар хайрцагтай юм байна, хар дээр шараар бичсэн юм байна, дөрвөлж юм байна, юм байна гэдээ ингээ харж байгаа шиг. Тэгэхгүй бол та энэ орчин руу хараалаа тэнд юм ингээд ерөөсө төөрчөд яваад байгаа. Төөрчөд энэ харах газар харах өнцгөө харах юм олоогүй байгаа даа л гэж. Тэгээ харах юм олчхоор тэрнийхээ талаар сайн суралцаа гэдэг. Сайн суралц. Мэдлэг хуримтлуул. Тэрэн дээр шийдвэр гаргаж мэдлэг хуримтлуул гэж. Олон юмд нэг өсөндөө нэг л юмыг төгс сайн чаддаг байхад амьдралд юм болгоныг чаддаг байх албагүй. Нэг л юмыг төгс хийдэг байхад л болоо гэдэг дээр л ер нь гол санаа явж шүү. Тэр нэг төгс хийх нэг юм чинь таны сүнсний өгөөдөл авиас чадвар дотор ч угаасаа байгаа юм. Тэрийг олоод нэг хараад таачл гэдэг танд тэгээд байгаа юм байна л да ер нь. Тэр нь айгу тийм бүтээлч креатив тим юм байгаа байхгүй юу? Байг энэ одоо энэ уран дархан хүн байж болно, бичдэг барьдаг хүн байж болно, зураач хүн байж болно. Ер нь нэг авиас байж ижил хийдэг юм л гэж ойлгочих тийм. Авиас байж иж хийдэг юм. Авиасгүй хин нэгэн хийждэг юм ерөөсөө биш. Тэр нь хөгжимчүү байж болно, юу ч байж болно. Тэгэхээр тэрэн дээрээ фокуслаад нэг юм анхаарлаа бүрэн төвлөрүүлээд
Тэгээд энэ дээрээ би ингээд шийдвэрээ гаргаач гэж. За их л учир утга төгөлдөр. Одоо ингээд олон юмд сонирхол нь татагдаад тэрийг хийчмээр энийг хийчмээр санагдаад байгаа бол яг аль нь зөв зам бэ гэдэг дээрээ үнэхээр төөрөөд байгаа бол шүү. Заяа. Танд тараа хөзрийн уншлага хийлгээрээ надаар. Заяа. Төөрөөд бодлаад одоо ингээд сонголтоо хийж чадахгүй. Таны яг энэ уншлах дээр нэг тиймэрхүү юм гарч ирээд байна л да угаасаа. Тийм болохоор би танд онцгойлон тэгээ хэлчихье. Одоо их хүнд ч одоо нэг цаг хугацаа бас харин штэ. Олон төөрж бодолж явах айгүй нөгөө нэг дими л واخгүй гэдэг шиг. Цаг хугацааны гарцтай мөнгө санхүүгийн гарцтай айгүй их явдаа штэ. Тэгэхээр зөв юм олж барьж явахын тулд магадгүй танд таарах үзрийн уншлах хэрэгтэй байж магадгүй юм шиг санагдлаа. За ингээд 3 дугаар группийн уншлага өндөрлөө. За таараа өдрийн тэр юу уншлага яаж авах вэ гэд би яг нөгөө пин мессеж хэсэг дээрээ ер нь бол Facebook-ийнхаа юг хийждэг байгаа. Ер нь Facebook-ийн линк тавьчихдаг. Тэгэнгүүт тэрлүүд дарж орж ирээд тэгээд чат бичээд уншлагын талаар асуугаарай. Ер нь бол хувийн уншлагууд бол байнга хийгдсээр л байгаа. За танд амжилт хүсье. За баярлалаа. За уншлагыг сая нэг дундуур нь таслаад нэг апплод дээрээ анхаарал тавихгүй болохгүй болоод төр таслаа. За яг одоо үргэлжлүүлэн уншъя. Энэ чи юу? Флаш асцсан юм бэ? Зааж ороод ах. Флаш асах шаардлагагүй шүү дээ. За хэж тохируулахаас